Хэрвээ хамгийн сайн найз чинь гинэт алга болчихвол яах вэ? Сакурай Микан бол иш хүчтэй, хөвгөлтөө, сайхан сэтгэлтэй охин. Харин түүний хамгийн сайн найз Имай Хоторо нь шал эсэргээрээ чимээгүй, ухаалаг, жахан хүүтэн мэт харагддаг. Гэсэн ч тэд цашгүй сайн найзууд. Гэтэл нэг өдөр Хоторо юу ч хэлэхгүйгээр гинэт шилжээд явчихдаг. Сэтгэлээр унсан Микан үүнийг хүлээн зөвшөөрч чадалгүй бүх зүйлээ орхиод найзаа хайхаар явна. Ингээд түүний хайгуул нэг нууцлаг, нэр хүндтэй Алис Актем сургууль руу хөтлөнө. Гэхдээ тэнд очиод тэр нэг зүйлийг ойлгодог. Энэ бол жирийн сургууль биш. Энэ бол Алис хэмээх онцгой чадвартай хүүхдүүдэд зориулсан нууц актем. Эдгээр чадварууд нь юу ч хийж болно. Гал удирдах, сонирхолтой бүтээл зохион бүтээх, эсвэл бүр илүү ачаалттай, аюултай хүчнүүд байдаг. Тэгээд Микан өөрөө ч хэлчихдэг. Одоо тэр янз бүрийн хачин чадвартай хүүхдүүдийн дунд шинэ амьдралаа эхлүүлнэ. Эхэндээ тэр яагаад энд байгаагаа өөрт нь ямар чадвар байгааг ч мэдэхгүй. Гэхдээ энэ нь түүний зогсоохгүй. Тэр хичээлдээ сун, шинэ найзуудтай болж, асуудалд орж бас энэ хачин эцэнцэд ажмаа тасна. Мөн баг багаар академийн нууцуд тэнд нуугдсан үнэн бас Хоторо яагаад энд ирсэн шалтгааныг илүүлж эхэлдэг. Тачибана Хигучигийн мангагаас сэтвэлсэн Гакуэн Алис 10-10 маш хөөрхөн аниме. Өдөр бүр нэг аним.